За сайн байна уу та. Энэ жил чинь Монголын ойн салбарын 100 жилийн ой болж байна. Тэгээд энэ хүрээнд Монголын байгаль орчны холбоо ойн газартай хамтран ахмадуудынхаа үгийг яриаг сонсъё. Ялангуяа залуу мэрэгжилтэнгүүдээ ус ахмадуудынхаа яриа түүхээс нь хуваалцъя гэдэг байдлаар нэвтрүүлгүүд бэлтгээ явуулж байна. Тэгээд энэ нэвтрүүлэг бол баг хамгийн сүүлийн дугаар маань болж байгаа маа. Тэгэхээр та өөрийнхөө тухай товч танилцуулаач. За та бүхэндээ бас энэ уулзаж мэдээлж байгаадаа их баяртай байна. 100 жилийн ой босгон дээр 100 жилийн ой гэдэг бол ер нь 100 жилдээ нэг удаа тохиолдох тийм ээ. Ийм чухал тэмдэглэлтэй байгаа. Манай Монгол орны одоо айн салбар одоо үүсч хөгжөөж яг 100 жил болж байна. 24 жилийн өмнө 24 онд бол одоо бий болсон анхлаа. Тэгээ энэ дээр одоо миний хувьд бол яг та бүхний тэгээ ярилцж өөрийнхөө сэтгэлийг хуваалцъя гэж жаагаад бас баяртай байна. Тэгэхээр та чи хэдэн онд ойн чиглэлээр мэрэгжилт эзэмшээд хаана ямар ажил хийж илаа өнгөрсөн хугацааны Би товч намтраг үү? 1900 одоо 69 онд хөдөө аж ахуйн дээд сургуулийн агрономийн факультетийн ой аж ахуйн инженерийн анги суралцж ороод 74 онд төгссөн. Тэгээд 1974 онд төгсөөд сургуульдаа одоо багшаар үлдсэн. За оюутан байх үеэс эхлээд 1972 оноос эхлээд юм ба Монгол Оросын хамтарсан биологийн нийжүүрэн экспедиц гэж байдаг. Энэ экспедиц ч одоо пассив доктор бид хоёр дуурж одоо академичийн удирдлагын дор анх судалгаанд оролцоод өнөө хүртэл ингээд бас энэ судалгаа хийгээд явж байна. Саяхан хүртэл одоо бид нэр энэ Говьалтай, Монголалтай, Аханхын нуруу энэ төргээд ингээд явж бас ноён хөтлсөн одоо модны диаметрээр нь нөөцийг гаргах ийм судалгааг бас хийгээд ирлээ. Тэгэхээр та чи баг 65 жил ойн салбартаар ажиллаж байгаа юм байна тий? 65 жил болцсон гэж. Одоо тэгж байна тэгээд болохоор. Тэгэхээр таны тэр хуучин ажиллаж явах үед манай ойн салбар ямар хэмжээнд байсан бэ? Таны бодлоор одоо үетэй харьцуулахад алдаа оноо нь юу байсан бэ? За тэгээд 74 онд төгссөн тэр үед бол ой модны ажил дээрийн яам гэсэн нэртэй ийм яам байсан. Яамд бол одоо мод боловсруулах, за тэгээд ойн чиглэлийн энэ бүх асуудлууд хариулж байсан. Тэгээ энэ яам одоо үүсэн одоо шинээр байгуулагдсанаар бол одоо бас ойн салбар бол нэг шинэ шатанд бол гарч ирсэн л дээ. Энэ үед хамгийн гол асуудал нь юу байсан бэхээр бидээсээ энэ ойхоо нөөцийг бүртгэж тоолох, зохион байгуулах, тэгээд энэ ойжуулалтын ажлыг одоо шинжлэх ухааны үндэстэй хийх энэ анхны алхмуудыг бол одоо хийж эхэлж байсан. За тэгээ энэс хойш бол одоо айн салбар байна ингээд хөгжөөд одоо бол байгаль орчны яам гэж болоо тийм ингээд одоо шинэ одоо яам одоо шилжээд ингээд ажиллаж байна. Энэ хугацаанд бол юу гэхээр биднийг анх одоо сургууль төгсөөд ингээд ажиллаж явах үед бол жилдээ нэг 3-4 мянган га талбайг бол ажиллаж ирсэн байна. Тэгээд 2000 он энэ төр үед 9-10 мянган га хүртэл одоо айн үзүүлэх, зүү зохистой ашиглах, за мөн зөвлөх огтлын дуршил тавих, мод боловсруулах гэдэг бүх чиглэлээр бол бас манай айн шинжлэх ухаан бол бас анхудаа хөгжиж үдээд нэлээд өндөр хэмжээнд төрсөн гэж одоо бид нэр үзэж байгаа. Тэгэхээр нөгөө талаас нь асууя л да. Яг социализмын үеийн тэр ойн аж ахуйн, ойн одоо салбар бол нэлээд өндөр хөгжиж байсан яам одоо бий болоод тэгээд тухайн үед тарцуулгацын нөөц чангалтай, ой зохион байгуулалтаа бүрэн хийгээд улсын хэмжээний толгой хийгээд явдаг байсан. Эдэмжилгэн дээр бас тодорхой хэмжээнд төрөөс нэлээд анхаардаг байсан гэж явж байна. Одоо үед ямар байгаа вэ? Энэ байдал дээрдэж гэнэ үү, одоо бас доордож гэнэ үү? Танд бас санаа зовж байна. Одоо ер нь бол мэдээж хэрэг улс хөгжиж яхад бол энэ асуудал бол одоо сайжралгүй яах вэ? Сайжирч байна. Тухайн үедээ бол яг ер нь дандаа улсын төсвөөр хийжсэн
За одоо бол зүгээр олон улсын байгууллага босод одоо янз янзын одоо чиглэлээр ийм төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх энэ үнд нь одоо хамтарч ажиллах энэ чиглэлээр бол одоо өгдөж байгаа. Мэдээж хэрэг энэ ойн шинжлэх ухаан бол одоо нэлээд өндөр түвшинд гарсан. Тэгэхээр одоо цаашдаа энэ төвшингээ ахиулаад за тэгээд хувийн болон тийм ээ энэ улсын хэлбэрийн санхүүжилтийг бол хослуулад олон улстай хамтраад ингээд ажиллахдаа мэдээж дэвшил их гарч байгаа. Ялангуяа 1999 онд бол Монгол оронд бол одоо Японы Хёго мужаас томоохон төсөл одоо 99 оноос хойш 2008 он хүртэл хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд бол бид нэр ихээхэн хэмжээний одоо ойжуулалт, ойн тооллого, бүртгэл тооллогын судалгааг бол хийж эхэлсэн. Түүнээс гадна манай шинжлэх ухааныг одоо үүсгэн байгуулж өдөө бол хөгжүүлэхдээ одооны Оросын холбооны улсын шинжлэх ухааны академи, Монголын шинжлэх ухааны академийн хооронд байгуулсан энэ биологийн эдвэрэн экспедиц гэсэн экспедиц маш зоригтой хувь нэмэр оруулсан. Ер нь дэлхий дээр ийм олон жилийн хугацаанд ингээд байнга тогтмол ажилласан экспедиц нэлээд их цөөхөн л байдаг. Ялангуяа манай Монгол орны хөгжлийн биологийн эдвэрэн гэсэн өнөөх хүртэл одоо энэ зууны хүртэл ингээд ажиллаж байгаа явдлууд бидэнд бас их тусдим болсон. Биологийн Оростой хамтарсан биологийн шинжлэх ухааны сор судалгааны төслүүд хамтарсан экспедицийн шугамар бол манайд ч одоо олон 20-30 одоо эрдэмтэн доктор профессорууд ингэж төрж гарсан байгаа. Тэгэхээр одоо бол яг ерөн шинжлэх ухаан бол хөгжиж цаашдаа ахиж ирж байна. Улмаар одоо ялангуяа манай Монгол улсын ерөнхийлөгчийн одоо санаачилсан тэрбумууд гэсэн төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 19 оноос хойш манай Монгол орны энэ ойн шинжлэх ухааны хөгжил, ойжуулалтын ажлын хөгжил, мод тарих ажлын одоо далайц энэ бол үнэхээр шин шатанд гарч одоо ахин одоо сэргийж ирсэн гэж би үзэж байна. Сая ерөнхийлөгчийн санаачилсан тэрбумод хөдөлгөөний хүрээнд өмнөхөөс тарцуулгацын нөөц 3 дахин нэмэгдсэн гэдэг тийм тоо судалгаанууд явуулж илээ. Тэгээд дээр нь ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр олон үйл ажиллагаа явуулдаг компаниуд бий болсон байна. Уулгын компаниуд бас нэлээдгүй сонирхож байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор яг өнөөдрийн хувьд тантай гол ярилцах сэдэв маань ойн нүүрс төрөгчийн хуримтлал гэж бид ярьдаг тийм. Энийг хэрхэн Монгол улсын ойн салбар авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм бэ? Ойн нүүрс төрөгчийн хуримтлал гэж яг юу яриад байгаа юм бэ гэдэг талаас яриагаа чиглүүлэе гэж бодож байна. Тэгэхээр ер нь энэ нүүрс төрөгч ой бол мэдээж хэрэг дэлхийн одоо 30 гаруй хувийг бол аймууд эзэлдэг. Тэгсэн мөртлөө энэ карбон нүүрс төрөгчийн эргэлтийн 90 гаруй хувь нь бол ойд оногддог. Ой бол асар их хэмжээний ийм агараас одоо CO2-ыг шингээгээд тийм ээ. O2-ыг ялгаруулж энэ эрүүл ахуйн одоо маш чухал ийм үйл ажиллагааг одоо хангадаг ийм дэлхийн томоохон экосистем л дээ. Ер нь анхны одоо энэ судалгаа бол би түрүү хэлсэн 99 оноос Японоос засгийн газар ингээд төсөл хэрэгжүүлсэн гэдэг. Энэ үдүүл юу гэхээр зэрэг цэвэр хөгжлийн механизм гэдэг энэ Кёотогийн протокол гэж байгаа тийм. Кёотогийн протоколын үеэсрээ цэвэр хөгжлийн механизм гэдэг энэ ойлголт шинээр гарч ирсэн. Энэ цэвэр хөгжлийн механизмын одоо хүрээнд бол нэлээд олон төслүүд одоо хэрэгжиж эхэлсэн. Энэний нэг төсөл нь бол манай байгаль орчны яамн дээр бас хэрэгжиж байсан юм аа. Тэгэхээр 1900 одоо 97 оноос эхлээд энэ одоо карбоны асуудал, нөхөрлөлүүдээр мод тариулах асуудал эднэр бол ингэж гарч ирсэн. 1900 одоо 2010 онд бол Азийн хөгжлийн банкны шугамар бол энэ манай Монгол орнд бол энэ цэвэр хөгжлийн механизмын ойжуулалтын төсөл гэдэг анхны одоо карбоны төслийг бол бид нэр 2 жилийн хугацаанд бол одоо
манай яаман дээр бол хийсэн. Энэ одоо ажлын үр дүнд бид нэр ер нь анх карбон гэдэг одоо ойлголт одоо амьдрал дээр хэрэгжүүлэх тийм цэвэр хөгжмийн механизмыг хэрэгжүүлэх гэсэн энэ асуудал бол анх тавигдсан юм. Тэгээ энэ ажлын хүрээнд 300 хялгантад одоо 300 га талбай аваад тэнд ойжуулах юм цэвэр хөгжмийн механизмыг ойжуулалтын төсөл боловсруулж 2 жилийн хугацаанд бид нэр сургалт судалгаа явуулж ингэж ажиллаж ирсэн л дээ. Энээс очиж одоо карбоны асуудал бол томоохон одоо асуудал болж ингэж тавигдж байгаа. За манай энэ термомодыг хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэхэд бол уул уурхайн томоохон компани тэрний дотор одоо Эрдэнэт үйлдвэр бол ихээхэн анхаарч ингээ Эрдэнэт үйлдвэр маань 100 сая мод одоо тарина гээд тэр бидний тэр сонгож ирсэн 300 га талбай дээр одоо тэр мод үржүүлгийн газраа байгуулах энэ тарь зургуулах ийм төсөл хэрэгжүүлэх одоо төслийг хэрэгжүүлэх гэрээг бол манай шинжилгээ ухааны академитай хийсэн л дээ. Энэ ажлын хүрээнд бид нэр Эрдэнэт үйлдвэр мод үйлдвэрийн газрыг байгуулах, цаашд нь тарьцуулгын материал одоо ургуулах, ойжуулах энэ төслүүдээр хамтарч ажилласан. Тиймээс гадна одоо бол карбоны одоо ийм төслүүдийг хэрэгжүүлэх санаачлагыг энэ одоо төрийн бус байгууллагууд, хувийн гишүүд ихээхэн гаргаж байна л да. Энэний нэг нь бол энэ байгаль юу айн одоо бас юм төсөл хэрэгжүүлэх юм төрийн бус олон байгууллагууд энэ чиглэлийн судалгаа хийж эхэлж байгаа. Дээр нь одоо манай тэр зэскээс анхаарал одоо тэр айн одоо хурал дээр бол одоо карбоны асуудлыг улсын хэмжээнд одоо өргөж тавих юм асуудал гарч ирж байгаа. Энэ хамгийн гол нь юу гэхээр зэрэг ердөөсөө одоо ой бол ихээхэн хэмжээний CO2-ыг шингээдэг, хүчил төрөлжийг ялгаруулдаг асуудал байж байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр хоёр янзын одоо хэлбэрээр бол энэ хүчил төрөлжийн асуудал, нүүрс төрөлжийн асуудлыг ярьж байна л да. Нэгдүгээрт нь юу гэхээр зэрэг энэ жил болгон одоо ингээд сүйддэг тийм ээ, түүмөрт нэрвэгдэн, хөнөөлж авчид нэрвэгдэн, ингээд ойн одоо хомсдол байдлаас болж энэ ялгарл ихсэн. Тэгэхээр зэрэг нэгдүгээр энэ хамгаалах чиглэлээр ойгоо хамгаалаад энэ түүмрээ багасгаад хоньнол тордон шавжийн дэлгэрлийг багасаад энэний үндсэн дээр бол юу гэхээр зэрэг ихээхэн хэмжээний одоо тэр одоо нүүрс төрөлжийн ялгарлыг бол багасгах энэ чиглэлээр хамгаалсны дүнд одоо хичээн эдийн хэмжээний хөлөмжийн ялгарлыг бууруулах гэдэг асуудал байна. Хоёрдугаар жишээ нь одоо ойд одоо ажиллагааны огтлт хийгээд тэгээ энэ ажиллагааны огтлтын үндсэн дээр ойн өсөлтийг нэмэгдүүлээд энэгээр бас одоо тэр карбоны одоо шингээлтийн үр дүнг тооцох асуудал байна. Ялангуяа энэ түүмрийн дараа бол хоёр байгалийн сэрэг ургуулалтаар хоёр янзаар явагдана л да. Нэг нь бол юу гэхээр зэрэг ер нь голдуу бол түүмрийн дараа нэг 70% нь бол ойн сэрэг ургуулалт маш сайн явагдана. Тэгэхээр жишээ нь 92 одоо 2002-3 онд явагдсан энэ түүмрийн одоо үр дүнгийн судалгааг бол бид нэр ингэж хийгээд явж байгаа. Ингээд бол нэг га 60-70 мянган ширхэг шинс ургацсан байгаа байхгүй. Нэг га 60-70 мянган ширхэг шинс гэдэг маань одоо тэгээ тэрнээс хойш 10-аад настай хүн ороод явахын аргагүй ийм чигүүл шинс байгаа. Энэ шинс маань өөрөө одоо нэг түүмэр гаруул тэгээд тэр очин бүгдээ өгч чинь. Ийм учраас энийг шийрүүлж ажиллагааны огтлоор одоо авч ойн өсөлтийг нэмэгдүүлэх асуудал гарч ирж байгаа. За хоёрдугаар чиглэл бол юу гэхээр зэрэг ердөөсөө одоо энэ тэр бум мод одоо үндэсний хөтөлбөрийн хүрээнд мод тарих ажлыг ойжуулалтын ажлыг далаачтай хэмжүүлж тийм ээ. Эннийхээ үндсэн дээр бол энэ нүүрс төрөлжийн одоо шингээлтийг нэмэгдүүлэх ийм чухал асуудал гарч ирж байгаа. Тэгээ энэ ажлын хүрээнд бол жишээ нь бид нар бол одоо дандаа л өөрсдөө зүгээр үг хэлээрээ тийм ээ. За бичиг номороо л ингэж дэм болдог байсан. Тэгэхээр энэ жил бол юу гэхээр бид нэр гар хөлөөрөө дэм болъё гэж үзээд манай ботаникийн одоо хүрээлэн бол энэ олон улсын энерлийн байгууллагатай хамтраад тэгээд бид нэг
50 одоогоо ойжуулах ийм одоо ажлыг хийсэн. Энэний дотор бол манай ботаникийн цэцэрлэг түрээлэн бол одоо 40 га талбай одоо ажилтыг хийгээд байна. Энэ мөн түнчлэн одоо энэ говийн бүсэд бас 10 га ажилт хийгээд төлөвлөд ингээд ажиллаж байгаа. Энийхээ үндсэн дээр нэг гад 2500 чихрийг одоо модыг тарьж болсон. Сайхан ургажээ. Хялгантад ургууллаа. Энэ Төв аймгийн Эрдэнэсэн Баян давааны одоо наадалт бол бид нэр ажилттай ажил хийсэн маш сайхан ургаж байна. За манай ялангуяа энэ хоёрын хвшлийн аж ахуйн одоо байгууллагууд бол бас энэ тарьж суулгасан материалыг нэг эрчимтэй одоо үржүүлж эхэллээ. Тэгээ энэ үржүүлсэн тарьцыг ажилт хийж ингэж сайхан амжилтанд биднээс сайжруулъя. Үнэхээр сайхан, үнэхээр том ажлууд бүтээн байгуулалтууд бол хийж байгаа маань танах хүрээлэнгийн хамт олон тэ. Тэгэхээр яг саяны таны хэлсэнтэй холбогдуулаад Монгол улсын хүлэмжийн шингээлтийг шингээлтийг одоо хийж байгаа гэх юм бол ганцхан ойн салбараар байгаад байгаа юм байна л дээ. Яг одоо нийт ялгаруулалтын 50%-ийг нь Монгол улсын ойн салбар, ойн одоо сан дангаараа шингээлт хийдэг. Жилд 30 орчим сая тонныг шингээдэг гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр үүнийг нэмэгдүүлэхийн тулд хоёр зорилт тавих хэрэгтэй. Нэг нь бол мэдээж одоогийн байгаа хамгаалснаар дорой тал хомслоос сэргийлээд хүлэмжийн шингээлтийг нь ялгаруулалтыг нь багасгах. Нөгөөх нь болохоор мод тариад одоо энэ тэрбум модны хүрээнд аж ахуйн нэгжүүд, хувийн хвшил компаниуд мод тарьсныхаа хүрээнд нүүрс төрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх буюу нүүрс хүчлийн шингээлтийг нэмэгдүүлэх ийм ажлуудыг хийх шаардлагатай гэдгийг та сайн онцлоо гэж ойлгож байна. Тэгэхээр энэтэй холбоотой ер нь бид Монгол улсын ойн сан хэдийгээр одоо хамгийн их шингээлтийг хийж байгаа ч гэсэн бусад орны одоо жишээлбэл тропикийн бүсийн ойтой харьцуулахад харьцангуйгаар өсөлт удаан байна. Тийм учраас нөгөө шингээлт маань бас яг модныхаа зүйлтэй нь харьцуулах юм бол харьцангуй одоо бага түвшинд явагдаад байна удаа гэж харагдаад байгаа. Гэтэл экосистемийн үн цэний талаар аваад үзэхэд Монгол орны бол тэгэхээр одоо гайхамшигтай экосистем үн цэнтэй байгаа. Энэ талаар та нэг жоохон дэлгэрүүлж ярьж өгөөч. Тэгээ ер нь бол Монгол орн бол одоо улсууд ой багтай гэж. Тийм. Одоо ойрхог шанар дөнгөж одоо 7.1 гэдэг 8 орчим байна гэж. Гэтэл бид нэр ойн бүрхсэн талбаар ойгоор бүрхсэн талбайгаар 12 одоо саяга талбайтай. Энэ байна өчнөө Европын өчнөө орнуудын ойгоос бас хэд дахин илүү ийм их ойтой байхгүй юу. Яг тэгэхээр манай сая 500 км квадрат нутаг дэвсгэртэй учраас тэгж бага юм шиг харагдаад байгаа. Яг нарийн дээр ирвэл манай Монгол орн бол ихээхэн хэмжээний талбайтай. Энэ талбайгаа хамгаалж чадвал нүүрс төрөгч ялгарлыг нь багасгуулад шингээтийг нэмэгдүүлэх бүрэн болж чаддаг. За энэ дэлгэрээр өөрөөр хаацтай анхудаа манай Монгол орны ойн тийм ээ одоо олон зорилжид тооллого гэдгийг 2013 оноос эхлээд хийгээд ингээ 16 онд дуслаа шүү дээ. Энэ бол үнэхээр том ажил. Азийн хэмжээнд тэгж бүх ойгоо тэгээд зэрэг тооллого хийгээд ингэсэн газар бол бас их цөөхөн байгаа. Тэр нь баг ховор байгаа шахав. Олон жил байнга хийдэг л байгаа л да. Тэгэхээр энэ ажлын хүрээнд бол манай хүрээлэн бол энэ олон зорилттой тооллогын одоо дүнд Монгол орны хэдийн хэмжээний хүчил зэрэгцийг одоо ялгаруулах, хэдийн хэмжээний нүүрслийг шингээх гэдгийг гаргах тийм математик загвар боловсруулсан. Өөрөөр хэлбэл Монгол орны одоо 11 зүйл модны одоо ойн модны ойн одоо модны математик загварыг одоо нүүрс төрөгчийн биомассын математик загварыг бол гаргацсан байж байгаа. Энэ маань бидний хэвлүүлсэн тэр 2000 одоо 17 онд хэвлүүлсэн олон зүйл тооллого гэсэн энэ дээр бол бүгдээрээ гарсан байгаа шүү дээ. Цаашид бол энийг бас энэ судалгааг өргөжлүүлээд биомассынхаа энэ загварыг бол одоо гаргаад тэгээд энэнийхээ дагуу тооллогоо хийгээд тэгээд энэ шингээлтийг эдгэрийг тооцох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр нэг хийгдэггүй асуудал юу байна вэ гэхээр зэрэг ерөнхийдөө бас төмрийн дараа байгаа залуу зулцсан ой байна тийм ээ үүсэж байгаа. Хоёрдугаар энэ
тарьсан ой бай. Тармил ой. Тармил ой тийм. Энэ тармил ойд хэдийн хугацаанд хичнээн хэмжээний нүүрс төржийг шингээх гэдэг ийм загвар боловсруулах шаардлагатай. За энэ загварыг бол одоо жишээ нь бид нэр одоо өөрсдөө ингээд баг зэрэг хэмжээнд бол одоо хийж эхэлж байна. Зүгээр энэ зориулсан одоо төсөл хөтөлбөр бол одоо ер нь батлагддаг. Сүүлийн үед бол одоо ер нь энэ бас улс орны хэмжээнд одоо бас энэ ковидтай холбоотойгоор бэрхшээл гараад энэ шинжлэх ухааны технологийн төслүүд бол нэлээд хэмжээгээр бол одоо батлагдаж өгөхгүй хойшлогдох тийм ээ. Тэгээ өнгөрөх юм асуудлууд байна л да. Тэгэхээр энэ чиглэлээр манай хүрээлэн бол өөрсдийнхөө нөөц болцоог ашиглаад өнгөрсөн жил бол одоо шинс модны тармин шинс модны биомассын загварыг бол зохиосон. Үглэл хэвлэгдсэн байлоо. Хэвлэгдээг одоо тэгээд зохиогоод гэж хэлэх гээд бэлдэж байгаа. За энэ жил бол бид нэр энэ тармил нарс модны биомасны загвар зохиох ажлыг бол одоо өөрсдийнхээ хүч болцоогоор одоо ажлын далмаар тухайлбал одоо жишээ нь энэ ойн газраас одоо жишээ нь ийм төсөл бид нэр хэрэгжүүлж байна л да. Нэг жилийн хугацаанд энэ юу гэхээр зэрэг нөгөө хожуудын диаметрээр одоо модны ойн одоо нөөцийг тодорхойлох тийм одоо захиалгат ажил авсан. Энэ ажлынхан далмаар тийм ээ. Одоо энэ нарсны биомасыг тармил биомасыг хийх ажлыг ингээд бас явуулж байна. Гэхдээ энд бас хөрөнгө санхүү цаг хугацаа бага учраас бас бид нэр бас далаацтай өрнүүлж чадаагүй. Цаашдаа бол ингээд энэ тармил ойн асуудал маш чухал. За баярлалаа. Бидний ярилцлага бас нэлээд удаан үргэлжлэлээ. Тэгээд таны бас хамгийн сүүлд одоо бас дутуу орхигдуулсан санал хэлээгүй үлдээсэн зүйл бол хэлэх 1 минутын хугацаа болго. Тэгээд үгүй одоо яах вэ? Тэгээд ер нь энэ манай ойнхон салбарын бүх одоо энэ одоо ажилтдаг хүмүүс, ой сэтгэлтэй хүмүүс тийм ээ, байгаль орчинтой сэтгэлтэй хүмүүс энэ одоо энэ сая тэр модны хүрээнд олж байгаа ингээ ажиллаж эхэлж байгаа энэ эрчмээ одоо улам одоо дэлгэрүүлж ойгон одоо улам тэлж зүй зохистой ашиглаж ингэх сэтгэл энэ сэтгэлд үйл ажиллагаагаар улам эрчимжүүлээрэ төр засгаарч гисэн одоо ерөнхийлөгчийн санаачлалыг цаашдаа бас дараагийн ерөнхийлөгч дараагийн засгийн газар анхаарч ингэж байгаль орчноо одоо анхаарч хөрөнгө оруулалтаа нэмэгдүүл ингэж ажиллахыг л одоо хүсэж дээ. Тэгээд Монголынхаа бүх ард түмэнд энэ 100 жилийн аг тохиолдуулан бүгдээрэнд нь баярын мэнд хүргэж эрүүлийн ад жаргал хамгийн сайн сайхан байна гэсэн юм да. за баярлалаа. Эрүүл Батар шиг.